Отхон тэнгэр их сургууль HR Day үйл ажиллагааг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн тухайд хүний нөөцийн удирдлагын тулгамдсан асуудал сэдвээр хилцүүлэг зохион байгуулж, хиймэл оюун ухаанд суурилж ажлыг хөнгөвчлөх болон ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хүндэснэ нь онцлог байлаа. 2800 ажилтнанд сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгаа хийхэд сэтгэл зүйд хамгийн их нөлөөлдөг зүйл нь ажил амьдралын тэнцвэргүй байдал гэх үр дүн гарчээ. Энэ нь ажлаас хашрах хам шинж, сэтгэл зүйн түвшүүрийг үүсгэдэг. Мөн цагийн тулсан ажилд дарамт үүсгэж, улмаар өргөжлүүлэн ажиллаа хийсээр байх нь сэтгэл зүйн түвшүүр хямралт хүргэдэг байна. Тэгвэл ажлын чадвар нь байгууллага болон улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлдог гэлээ. Одоо жишээлбэл хүний нөөцийн менежер хүн AI-ыг ашигласнараа ажлынхаа 40%-ийг хөнгөлөх бүрэн боломж байна. Жишээлбэл автоматар ярилцлагыг зохион байгуулдаг үнэлдэг ур чадварыг AI суурилсан автоматжуулалт ашиглаад ажилтнаа үнэлэх нь хүний нөөцийн менежерийн ажлын ачааллыг 30%-аар бууруулж өгсөн байна. За мөн ажилтны сэтгэл зүйн дарамт, сэтгэл зүйн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор эрэгтэйчүүд бол ер нь урт хугацаанд ялангуяа эрэгтэйчүүдийн 61% нь бол урт хугацаанд burnout болсон ч гэсэн ажлаа үргэлжлүүлсээр байдаг гэдэг ийм судалгаа байна. Хилцүүлэгт Монголын төрийн болон төрийн бус томоохон байгууллагын хүний нөөцийн ажилтнууд оролцож, онол практикийн асуудлаар санал солилцсон юм а. Мэргэжлийн мэдлэг ур чадвараас гадна тухайн хүний технологийн түвшлийг ашиглах байдал, сэтгэл зүгээ удирдах байдал. За тэгээд энэ хосолмол ур чадварууд бол маш чухал юм а гэж ингэж хосолмол чадах гэдэг ойлголт бол нэлээд түгээмэл. Тэгээд эндээс гадна гэсэн олон улсын судалгаанаас ер нь бол харахад өөрөөр хэлэх юм бол энэ чадхын тогтолцоо суурилсан улс орнуудын ажил үйлдвэрлэлийн түвшин бол 15-аас 25% буурч байна гэсэн үзүүлэлт хүртэл байна. Тэгэхээр энэ болгоноос ер нь дүгнэлт хэлэхэд энэ чадхад суурилсан тогтолцоо гэдэг бол энэ нийгмийн хөгжлийн хамгийн суур тулгуур юм а гэж ингэж харж байгаа. Яг онл практиктэй ингэж хослуулж яг сургалт талаас явж байгаа нь бол илүү сонирхол татж байна. За миний хувьд бол ерөөхдөө яг хуваараа бизнес эрхлээд яг стартап компани эхлүүлэхэд явж байгаа болохоор яг энэ хүү чиглэлийн бизнес удирдлагын чиглэлийн яг онлайн мэдлэгүүдийг ерөөхдөө бас наривчилж авахыг хүсэж ерөөхдөө ирсэн байгаа. Хилцүүлгийг хүний нөөцийн удирдлага ба AI, хөдөлмөрийн харилцаа, ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, чадварт суурилсан гүйцэтгэлийн удирдлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд зохион байгуулсан юм а. Оролцогчид хилцүүлэг үр дүнтэй сүүлийн үеийн олон судалгааг мэдэж авч байгаагаараа онцлог гэдгийг дурдж байлаа.